би хүүхдээ энэ Шинэ Монгол гэдэг сургуулиас 4-р ангийн нэг охин байдیں۔ Тэрнийг аваад хичээлэн тараад 3 цаг үед тардیں۔ Тэгээд тэрнийг аваад наашаага гэрэл рүүгээ 5 сар руу явж байгаа юм. Тэгсэн явж явах замдаа ах нь тэр юуны Багдалын гэрэл зохиотой уулзвар шүү дээ. Тэр уулзвар ах нь гэрэл явж харахгүй нүд тариа мó одоо ах нь нас 71 хүрсэн. Гэрээс яг хүүхдээ аваад нэг гэрт нь хөргсөн ганц удаа л явж байгаа. Би тэгж явдаг. Автобусаар дандаа авч явдаг. Тэгсэн тэнд очиод яасан чинь улаан гэрлээр ороод тэгээд уулзвараа гараад цаана явган хүний гарман дээр явж байсан хүүхдээ нэг юм юу тоормслоод 3 м 50 см чирээд нөгөө хүүхдээ чирсэн чигээр очиод мөрөгсөн чинь хүүхд өсөр явцсан. Тэгэл би тэр дараа зогсоод тэгэл одоо хүүхдээ харсан чинь босоод гүйж зам хажуур хамгаалтынхаа бүсийг яагаад нөгөө хүүхдлүүгээ яах гал хаалгаан голгосод тэр бүстэйг ороосолтод ингэ байжсэн чинь улсууд тэр юунд гарман дээр байсан улсууд надаас төрүүлээд нэг эмэгтэй эрэгтэй 2 хүн гүйж ирээд нөгөө хүүхдийг зогсоогоод зам хажуулаад цагдаа дуудаад Баянгол дүүргийн юунаас автын цагдаа дуудаж ирээд шилэг шалгад хийж бүх зам хэмжээд тэгэл Баянголын цагдаагийн газар дээр маргааш яваад очиж тэгэл очил тэгэл биднээс одоо болж байгаа процессэл ирэл би эцэгтэн шуурга хүлээгээд яасан. Тэгэл эцэг нь яасан. Надад одоо энэ настай хүний яах вэ? Хүүхд ирүүлвэ. Гайгүй. Одоо ингэ биднээс үзүүлээ, үзүүлж харуулаад яаж одоо тань ингэ настай хүн байна. Юухгүй гомдлогоо гээд хийгээд өгчээ. Тодорхойлт хийгээд өгсөн. Баярлалаа гэсэн би.